Хил хязгааргүй сэтгүүлчид хүн эрхийн олон улсын байгууллагуудтай хамтран Монголын хэвлэлийн үрэлэнгээс 3 сарын хугацаанд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд хөрөнгө оруулагчдыг тодорхойлох судалгаа явуулж өчигдөр олон нийтэд танилцууллаа. Судалгааны үр дүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн 74% нь улс төрийн амралтайгааг илрүүлжээ. Ингэхдээ тухайн улс төрөөс хамааралтай эзэмсэгч нь хувийн бизнесийн өндөр ашиг сонирхолтой байна. Pakistan International Airlines компани 47 зорчигчтой онгоц тус орны хойд нутагт унан сүрсэн тухай Reuters агентлаг өчигдөр мэдээллээ. Үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсан 105 жилийн Богдхааны ордон музей байгуулагдсны 90 жилөө зориулсан Богдхон амьдрал өв сэдвт эрдэм шинжилгээний багварлыг Богдхааны ордон музейгээс өчигдөр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд шинжилгээ ухааны академийн эрдэмтэн судлаачид түүхчид оролцож Богдхааны амьдрал түүхэнд гүйцэтгэсэн үүрэг Богдхааны ордон музейн тухай сүүлийн үеийн шин судан судалгааны ажлаас толилуулсан юм а. Барилзлын хөл бөмбөгийн Шипокенс багийн онгоцны ослоор сүрсэн тухай харамсалтай мэдээ намжаагүй байхад Орос улбаны улсын спортод мөн олон залуу тамирчид ослоор амиа алдсан гарц тохиожээ. Орос улбаны улсын Ханти-Мансийск хотод болсон дотоодын тэмцээнд оролцож хад төрлөх хот руугаа буцаж явсан гимнастикийн багийнхан автобусд өртөж 10 хүүхэд амиа алдсан байна. Зас шуургатай цагаарын хүнд байдлын улмаас Ханти-Мансийск Тюмон чиглэлийн хурдны замаар давхиж явсан автобус том оврын ачааны машинтай мөргөлдөж нийт 12 хүн ослын газарт нас оржээ. Тэдний 10 нь 12-аас 14 насны өсвөрийн тамирчид байсан байна. Өгшлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Батбаярыг жинхэлсэн байна. Тус банкны төлөөлөл удирдах зөвлөл Батбаярыг дэмжсэнийг засгийн газрын өчигдрийн уралдаанаар баталжээ. 3 сарын өмнө Батбаярыг Өгшлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байсныг өчигдөр инхүү албажуулж байгаамаа. Тэс петролиум компани шатхууны 1 литр тутмын үнэ 10-аас 40 төгрөгөөр нэмлээ. Ингэснээр тус компани шатхуун түгээгүүрүүд литр тутмын А22-ыг 1550 төгрөгөөр, А80-ыг 1470 төгрөгөөр, дизель түшиг 1660 төгрөгөөр борлуулж байна. Улсын хурлын өчигдрийн үдээс өмнөх чуулган цаг сунгаж хуралдав. Учир нь өчигдрийн хилцэх асуудал цөөхөн байсан тул өмнө хилцээ дуусгах саналыг улсын хурлын дарга гаргаж гишүүд тэмцсэн байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслийг хууль зүйн байнгын оргоор хэлцээ засгийн газарт буцаах санал гаргасан билээ. Харин улсын хурлын гишүүд хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлцэн зүйтэй гэж үзээд байнгын ороонд шилжүүллээ. Залуус ясны сэргэгчлэлтэнд өртгөн эрс нэмэгдэжээ. Учир нь ам цангуул хийжүүлсэн ундаа гид зүйлсвэл тамхи татчихдаг гэхэд хэлсдэхгүй болсонтой холбоотой байна. Энэ нь өвлийн цагт халдваргаа булгаа ихссэн өнөө үед илүү мэдрэгддэг байна. Жишээ нь гэмтэл сог судлалын үндэсний төвийн дэрэгдэх мид траума эмнэлэг гэмтэл бэртэл ясны сэргэгчлэлтийн оншилгоо зөвлөгөөг иргэдэд үнгүй үзүүлээд 3-7 онжээ. Энэ хугацаанд халдварж унсан автосолд орсон гэртээ гэмтсэн гэх 3 шалтгаанаар иргэд голчлон хандсан байна. Америкийн нэгдсэн улсын Калифорни төвтэй график компаниас гаргасан дэлхийн хамгийн ядуу орнуудын жагсаалтанд Монгол улс 82 дугаарт бичигджээ. Тэдгээр бэлэн мөнгөний хомсдол ихтэй дэлхийн хамгийн ядуу буур орнуудыг жагсахдаа тэд Дэлхийн банкны 2015 оны тайланд дурддагдсан нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн хэмжээг үндэслэсэн байна. Жагсаалтад нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 115 орныг багтаасан бөгөөд хойд Солонгосын эдийн засгийн талаарх судалгаа тоо баримт хангалттай биш байгаад бол жагсаалтанд оруулаагүй гэсэн тайлбарыг хийжээ.